Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Зар тавих гэсэн 50-аад өгөөч. Зар тавих гэсэн юм аа? Зар хилээд өгөөч. За. Сарын 1-ээс. За. Нэг эмэгтэй. Цайлан 2 сая 500, амархгүй бол 200, амруул 2 сая 500, амархгүй бол 2 сая 700. За. Тэгээ будаа кимчи өндөг. Будаа кимчи өндөг гаднаас дотроос өөрснөдөө болоо. Тэгээд 46 өрөөтэй. Юу бараг нэг ажил байхгүй байгаа. За. Өглөө субака хийгээ 5 хүртэл хийгээл тэгээд дуус чинь 5-аас хойш бараг нэг хүн байхгүй. Хагасаа бүлэн сая өдөр бол жоохон хүнтэй. Тэгээд 4 сарын 1-ээс одоо нэг хожаа авгаа байгаа, төсөн зүгийн авгаа. За. Тэгээд тэр хүнтэй цуг ажиллана. За. Ажил бол бараг байхгүй гайгүй. Ажилгүй үедээ халаадаа ирэх нь тэгээд юу яа коридор арчна. Тиймэрхүү л ажил. Эцдүүд нь болохоор 2 эрэгтэй хүн байдаг. Эцдүүд нь 2 эрэгтэй хүн байдаг. 24 цагаар ээлжлээд гардаг байхгүй. Тэгээд ийм асуудал байхгүй. Нэг гоё тийм гайхдаг бицэрх тийм газар биш. Ихтэй янз юм тавиад ахгүй. Амар угна. За. Байршил нь аль хотод юм бэ гэсэн бэ лээ? Ойд уу штэ тий. Ойд уу? 4-р шугам. 4-р. За тийм. Тийм Ансан Жунанг ёг. За. Жунанг ёг дээр. Хотел мотел зөндөө идэв штэ тий. За тийшээ. Тэнийг тий. За энэ ажил нь болохоор ямар нэгэн хаалт маалт байхгүй шууд хаалт байхгүй тий. Байхгүй. Би өөрөө явах гэж байгаа байхгүй юу 4 сарын 1-нд. За өөрөө ажиллаж байгаад явах гэж байгаа. За. Би ажиллаж байгаад явах гэж байгаа. Тэгээд орондоо хүн олоод өгөөч гэдгсэн. Тэгээд жоохон хэл мэддэг хийжсэн хүн байвал бас зүгээр л. Буудлаа ажил ерөөхдөө жоохон мэддэг тийм ээ. Ер нь хийжсэн хэл гадралдаг ойлголцоод ажиллаа мэддэг хийчих хүн байвал бүр сайн л юм байна гэж байгаа юм тий. Амар нарийн тэгж яасан тийм газар биш ээ. Ажил нь амар жоохон цагын жоохон 11-ээс 11 шүү. 11-ээс 11. Тийм гайгүй усуд найгууд ажгүй усуд гэдэг. Тийм байна. Тэгээд миний энэ утасны дугаарыг тавиад хэлээд өгөхгүй юу? За. Болох юм уу те? Болно. За тэгвэл юу яач. За тэгээ усны чиний одоо утасны 31-нд ирээд 4 сарын 1-нд шууд орж олно. Би нөгөө эрс хүчээд идэг болохоор 4 сарын 1-нд шууд орж болно. 31-нд эндээ ирээд хончод 1-нд шууд ажилдаа орж болно шүү гэсэн. За.